За энэ аргачлалуудаас тэгвэл тодорхой нэг хоёр одоо жишээ хэдүүл авч үзье. Мэдээж нэг дэх жишээ нь юу аах вэ гэхээр процессын зураглал гэж юу вэ гэдэг тухай байгаа. За тэгэхээр процессын зураглалын маань үндсэн ач холбогдол бол ажлыг одоо тий үр бүтээлгүй байдал болон гацалт үүсэт байгаа тэр одоо цэгүүдийг хэсгүүдийг олоод тэрийг таньж илрүүлэхэд нь тус болдог юм гэдгээр онцлогтой байгаа. Тэгэхээр эхлэлийн зэг гэж ярьсан шүү дээ. Хүн ингээд одоо эмнэлэгт үзүүлэлээ гэхэд өөрхөн эмнэлэгтэйч гэдэг юм уу одоо тодорхой ерөнхий онцлогоо хийгдсэний дараа бол наривчлсан шинжилгээнүүд өгөөд ингээд те цусны одоо шинжилгээч гэдэг юм ингээд дотроо задраад нарийн одоо тоо хэмжээ аваад ингээд явцдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол процесс хэсгээ маань үндсэн асуудлаа очоод эхний ээлжинд онцлуулж байна гэсэн үг. Тэгэхэд хүн дор хаяж онцлуулахаараа юу мэдэж авах вэ гэхээр одоо те би ч нэрээ энэ дээрээ болохгүй байгаа мэн цаашдаа би энэ дээрээ анхаарах ёстой мэн гэдэг тэр мессежийг бол шууд авч чаддаг. Тэгэхээр процесс хэсгээ боловсруулаад одоо хүн ингээд харахад бол яг тэр мэдрэмжийг авна гэсэн үг. Манай баг энэ дээрээ гацаад байгаа юм байна. Энэ асуудал болоод байгаа юм байна. Одоо тэгвэл яах вэ? Ямар арга хэмжээг цаашдаа авч эхлэх вэ гэдэг талаар ингээд одоо нэг одоо дүр зургаар томор нарцны дараагаар тэр хүн дүгнэлт гарах боломж үүсэж байгаа гэсэн үг. За тэгээ энэ дээр яг хуу тодорхой одоо зөвлөмжүүдийг оруулсан байна. Самбар дээр багаар ажиллаж бодит зураглал гаргаж болдог тийм. Одоо цагаан самбар тавьж байгаа сайхан одоо стикерүүд наагаад хооронд нь зураглаад ингээд яагаад тэрийг гар утсан дээрээ аваад тэгээд тэрийг буцаагаад нөгөө дижитал болгох төлөвүүдийг ашиглаад ингээд цаашаа явж болдгоо. Процессын зураглалын жишээг бид нар харахын тулд өмнөх энэ одоо дэлгэрэнгүй жагсаалт дээр очиод процессын зураглал гэдэг энэ одоо process mapping жишээтэй бүгдээрээ танилцъя. За тэгэхээр энд харагдаж байгаачлан одоо тодорхой процессын зураглал гэдэг бол нэгдүгээрт маш энгийн төвшөнд буюу ерөнхий нэг ажлын дистралыг алхмуудад задлаад ингэж харуулж болдог. За ингэж харсан ч гэсэн бид нар нөгөө түрүүний ярьдаг хаана асуудал очиод гацаад байгаа юм бэ гэдгийг бол ингэж харж болно. Жишээлбэл энэ одоо байгууллагын дүрм журам боловсруулах процесс дээр хаана гацаад байна гэж энэ жишээний хувьд онцлсан байна вэ гэхээр бичиг баримт боловсруулах даалгавар авах одоо тэгээ өгөх гэдэг тэр бол ингээд гацаад байна гэж. Тэгэхээр одоо яагаад гацсан яг энийг яагаад тэгж үтсэн бэ гэдгийг бол эхлээд ингээд боловсруулж явахдаа хоорондоо яриад ингээд ойлголцож чинь гэсэн үг. Харин дараа нь яах вэ гэхээр дараа нь наривчлсан шинжилгээ хийгээд бидний энэ асуудалтай гэж бодсон үнэхээр асуудалтай юу гэдгийг баталгаажуулаад тэгээд хэрвээ асуудалтай бол тэрийг шийдэж явна гэсэн үг. За тэгээд энийг одоо хийхийн тулд энэ root cause analysis буюу үндсэн одоо тэгээ асуудлын одоо шалтгааны шинжилгээ хийгээд root cause analysis дээр үндэслээд тодорхой ийм ангид сайжруулж болох юм байна гэдэг ийм боломжит шийдлүүд гарч ирдэг. Тэгэхээр жишээлбэл энд ингээд хоёр төвшний нэг нь одоо хуучин нь буюу бодит байдал нь ийм байсан. Тэгээд энэ нь ийм асуудал үүссэн. Тэгээ энэ дээр нь ингээд одоо тэгээ улаалттай зүгүүдээр нь одоо үндсэн юунаас болвоо энэ асуудал нь хаанаас ихтэй вэ гэдэг шинжилгээ хийгээд үзсний дараагаар тодорхой юм шийдлүүдийг гаргасан юм одоо ирээдүйн буюу бид нар ийм байвал сайн ажиллаж чинь гэж үзнэ гэдэг ийм процессын зураглал байна. Тэгэхээр процессын зураглалыг эхлэж боловсруулж одоо асуудлаа томьёолж харчаад дараа нь одоо тэрэн дээр үндэслэж тодорхой шинжилгээ хийцснийхаа дараа ирээдүйд дагаж мөрдөхтэй бид нар одоо цаашдаа ийм аргаар ийм шинжилсэн зохион байгуулалтаар ийм дараалалаар шинжилж ингэж явна гэдэг ирээдүйн зураглалаа бас ингээ гаргадаг. Тэгэхээр нэг байгууллага хэрвээ процессын зураглал боловсруулж байгаа бол хоёр ийм цаг хугацаанд одоо гаргаж ирэх нь байна те хоёр. Тэгэхээр ихэнх тохиолдолд болохоор байгууллагууд энэ хуучин одоо юм шууд толгойн дотроо бодонгуудаа ирээдүгийнхээгаа шууд зураглаад эхэлчихдэг. Тэгэхээр ирээдүг зураглаад эхлэхээр бол хэд хэдэн асуудал гарна. Нэгдүгээр хуучнаа бид нар хэр их баяжуулж байгаа юм бэ? Хуучны нь одоо тий байснараа ямар асуудал хаана бөглөө өсч ирсэн ирээдүйд ингэж сайжруулж байгаа юм нь хуучныгаа одоо 60% шинжилээд байгаа юм уу? 70% бүр 100% 200% нуглаад ингээд айгүй комплекс болгоод байгаа юм уу? Гих зэрэг ийм тодорхой харьцуултуудыг хийж болдгоо. Тэгэхээр миний хувьд бол энэ одоо байгууллага дээр өнгөрсөн ямар хийсэн юу н асуудалтай байсан одоо ямар болох гэж байгаа гэдэг юм хоёр одоо процессын зураглал гарахыг бол ерөнхийдөө санал болгодог байгаа. Харин тэхийн тулд энэ үндсэн шалтгааны шинжилгээг бол дунд нь заавал хийж явах шаардлагатай гэдэг юм ойлголт байна.